Ягаад миний нүрээр чинь хавтан? Яа. За. Замаар хийх стажил. Cleaning гинэ. Oh no. Ингээд cleaning-гээ хамгийн ихнийхийг нь хийх хэрэгтэй. Тэгээд эсийг маргааш төвлөх нэ. Маргааш бүгийн интервьютэй тэгээд интервью руу явахаас өмнө эсийг төвлөх хэрэгтэй болж байна. Өнөөдөр 6 сарын 7-ны өдөр ням гараг. Бид хоёр одоо өдөрт нэг юм хийн гэж ярьсан. Тэгээд маргаашлахаар хийх ёстой зүйлээс нэг хийж байгаа. Тэгээд бид хоёр одоо сонголтоо хийжээ тэгээд унтлаа. Тэртээ маргааш эсийг клин хийхдээ үлсвэ. За маргааш нь 6 сарын 8 болсон. Одоо өнөөдөр хоёрын хийх ёстой зүйл өчигдөр хоёроо сонгосон зүйл бол энэ зүйлийг цэвэрлэх юм аа. Тэгээд өнөөдөр эсийг цэвэрлэх гэж хоёр энэ харахаа юмнуудыг тийш нь дүүчихсэн байна. Тэгээд өчигдөр өмнөх бичлэгээ эдитлж байхдаа намайг камера маш муу барьд юм байна. Намайг маш муу камераман гэж дүгнсэн. Яагаад гэвэл үзэхэд маш хэцүү байна гэдэг ийш тийшээ яагаад гэдэг тэгээд намайг камера супер суу гэсэн. Юу таам бибі? Ягаан болохоор нь солихтой лөө. Ягаан байсан баха. Наа чи сайн идэр гэж юм байхгүй. Баггүй. Юу нь 2 сарын өмнө төрлөө. Тэгсэн анхаарч чишээ. Yep, it looks pretty good. It's good. Тэгээ одоо харахад бол нэлээд чүцээрхэн байна. Тэгээ дахиад нэг удаа буудаад юу энийг усаар нь шившээд цэвэрлээд үзье. Ара юугаар болоо салхаарай. Тэгээ. Тэгээд би нэг тэчүү цэвэрхэн байна тийм. Тэгээд эсэгээ ер нь л арайхан яагаад цэвэрлэх ёстой вэ гэвэл ер нь л цэвэрлээд байгаа шалтгаан нь болохоор нэгт Японд хөгжих аюултай дээрээс нь одоо баг хүн амын 50% нь тоос ургамлын тоосны харшилтай байдаг. Тэгээд тэр нь ер нь л ингээ эсэгээр бас дамжиж орж ирж харшил хөдлөдөг учраас арайхан сардаа эсвэл 2 сартаа нэг ингээ эсэгээ цэвэрлэж аваад зүрдэг. Тэр хоёр айлуулах цэвэрлэх гэж хичээдэг. Энэ болохоор үнэр дардаг, тэгээ вирус дардаг, тэгээд юу кабе буюу мөнгөцөр ургуулдаггүй. Мөнгөцрөөс хэрэгэлдэг байна. Харин маск зүзаад ер нь гэрээ цэвэрлдэг байгаа. Тэгээд энэ бодснууд нь өөртөө бидний уушгаар ороод маш муу. Тэрмат манай найзууд ирээд юм. Манай өмнө нэг юм бүрхсэн. Нэг хоёр хүүхэн найз маань юм бүрхсэн. Цаахан. Манай найзууд төгсөн. За 10 минут бараг болчихлоо.
Орчуул хойж нөхөч. Гэрлэнтэй. Den 10 minuten дараа тусгаад тэгээд хорийн хийгээд одоо ингээд онгойлгохоор нэг тэрнээс нь хамгаалж Хүйтэн дээр тавьж аваад ингэж. Гарээ. За ингээд эхний бит хоёр эхний өдрийнхөө даалгаврыг амжилттай хийж дуусгалаа. Баярлалаа. Нийтдээ хэр удаа хийсэн бэ? 40 минут хүрсэн мэт нөө. Нэг цаг ажиллаад 40 минут. Ихийг төрсөн байна. Маргааш болохоор өнөөдөр ингээд нэг юмар амжилттай хийсэн учраас маргааш хойшоо боёо pleasure. Хэмээр байгаа юм да. Хийх ёстой биш хэмээр байгаа юм аа. Өнөөдөр хийх ёстой юм аа нэгийг нь хийлээ. So the first day is over. За өнөөдөр бүгий ажлын ярилцлаганд манай гэрээс бараг 2 цагийн зайтай байдаг газар ажлын ярилцлаганд явсан. Би гоё хуушуур хуушуурнаас гадна нэг тийм нэг залхуу бууд гурлаа бэлдсэн юм тийм хаа тавьдаг нэг татаад юуны болох нь тэгээд бүх процессыг би үгүй бичиж авах юм. Залхуу өрөөд авчраад зүгээр ингээд нэг ганц нэг